Иргэд өөрсдийн амьдралд нөлөөлөх шийдвэр гаргахад оролцох нь ардчлалын үндсэн зарчим. Гэхдээ тэдгээр шийдвэрт иргэдийн дуу хоолой тусаж чаддгүй. Мэдээлэл дутмаг, оролцооны арга зам тодорхойгүй үед иргэдийн дунд эргэлзээ үүсч ташаа ойлголттой болдгоос төрд итгэх иргэдийн итгэл солорч болцшгүй байдаг. Сугатраа аймгийн Төмөн цогц сумын хувьд байгаль орчинд ороотож байна. Үүнд уул уурхай нөлөөлж буй хэмээн иргэд санаа зовниж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн оролцоог хангах зорилгоор зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг анх удаа сумандаа хэрэгжүүллээ. Тэгэхээр манай сумын зайлшгүй нэг номер 1 асуудал бол уул уурхай байгаль орчин бол зайлшгүй. Энийг бол зөв ажиллаа авч гэж нэгдүгээр би бодож байна. Тэгээд энэ зөвлөлдөх уулзалтаас зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжүүд нь маш сайн зөвлөмжүүд гараасаа гэж бодож байгаа. Төрийг ард түмэн нөгөө сонгуулаараа тийм ээ төлөөлийн байгууллагаараа дамжуулж хэрэгжүүлдгийг л бодит жишээг л Төмөн цогц сум бид хэрэгжүүлэх гээд энэ төсөл хэрэгжиж байгаамаа. Хэдийгээр зөвлөлдөх санал асуулгын тухай хууль 2017 онд батлагдсан ч сум аймгийн хэмжээнд хэрэгжээгүй байлаа. Энэхүү хуульчлагдсан оролцооны арга зам нь тухайн орон нутагт амьдарч буй иргэд бодит тэнцвэртэй мэдээлэлтэй болсны үндсэн дээр байр суурь тодорхойлж санал өгөх боломжийг олгодгороо онцлог. Мөн иргэд болон шийдвэр гаргагчдын хоорондын мэдээллийн зөрүүг багасгаж, итгэлцлийг бэхжүүлэх хуульчлагдсан оролцооны арга замуудын нэг юм. Яг сумын түвшинд хэрэгжиж байгаагаараа бүр улстай анх удаага тохиолдлогоо өмнө нь зөвхөн налах дүүрэг дээр үндэсний хэмжээнд 2 удаа л зохион байгуулагдсан үйл ажиллагаа. Тэгээ энэ бол ерөнхийдөө улсад байхгүй жишгийг л Төмөн цогцчод бий болгож байна гэсэн үг. Хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулгыг 2 шаттай явуулах ёстой. Ийхүү 2500 гаруй хүн ам Төмөн цогц сумын 1-р шатны санамсаргүй төврийн санал асуулгад 445 иргэн, харин 2-р шатны санал асуулга авахд 120 иргэн биечлэн оролцсон. Тэд хөндлөнгийн судлаач, мэрэгжилтэн болон аймгийн асуудал хариуцсан албан тушаалтнуудын эерэг, сөрөг мэдээллийг сонсохын цацуу иргэдийн бүлгээр гүнзгийрүүлэн хэлцэж санал бодлоо илэрхийллээ. Би бол юмд оролцох дуртай, ерөнхийд оролцохыг л боддог байгаа юм. Өнөөдөр бол их иргэд нэлээ өргөн. Гэтэ малчид арай өргөн оролцсон бол их үүдэнтэй болох байлаа. Ер нь оролцоглоонд идэвхтэй оролцож мэдээлэл хаалцмаар юм байна. Эдгээр гаргасан саналуудыг эренбэлээд шийдвэрийн төсөл боловсруулад иргэдийн уралд өргөн барина. Иргэдийн урал нь тухайн шийдвэрийг дэмжих юм бол шийдвэр болгоод албажуулаад сум орон нутгад хэрэгжүүлэх юм бичиртэй байгаамаа. Ийхүү сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвлөлдөх зөвлөлийн дүгнэлт, иргэдийн саналыг үндэслэн зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэрүүдийг гаргажээ. Үүний үр дүнд холбогдох байгууллагууд шийдвэр гаргаж, сумын нэр бүхий 5 газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд бүртгэсэн бол уул уурхайн компаниудтай байгуулдаг орон нутгийн хамтын ажиллагааны гэрээнд иргэдийн саналыг тусгах зорилгоор багийн нийтийн хурлаар хэлэлцүүлж гэрээг шинжилэхэд иргэдийн оролцоог бодитоор хангаж чаджээ. Уг төслийг санаачлан хэрэгжүүлснээр иргэд маань төрийн зохион байгуулсан аливаа үйл ажиллагаанд оролцоо сайжирсан, мөн иргэдийн төлөөллийн хурлын төлөөлөгчид, Сэдрант хамгаалын газрын холбогдох мэргэжилтнүүд иргэд зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн талаарх мэдлэгтэй, туршлагатай болсон. Иргэдийн оролцооны нэг чухал арга зам, яг хөрсөн дээр бууж чадах арга зам бол энэ зөвлөлдөх санал асуулга гэдгийг бид нэр Төмөн цогц сумын жишээн дээр олж харж чадсан. Тэгээ үүнээс гадна бид нар статистик аргачлалуудыг сайжруулсан, мөн яаж энэ аргачлалыг бусад орон нутаг зохион байгуулах боломжтой вэ гэдэг аргачлсан заавар зөвлөмжүүдийг зохион байгуулснараа онцлог байгаа. Тэгээд цаашид энэ арга зүй маань илүү түгээн дэлгэрч илүү босронгуй болно гэдэгт бол итгэж байна. Энэхүү зөвлөлдөх оролцооны арга зам бол нэг талаас иргэдийн төрд итгэх итгэлийг бэхжүүлэхэд, нөгөө талаас орон нутгийн удирдлага иргэдийн оролцоог бодитоор хэрэгжүүлэх замаар тулгамдж буй асуудлаа мэдлэгтэйгээр хамтран шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн үнийн хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг бэхжүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр Сугатраа аймгийн Төмөн цогц сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэхүү зөвлөлдөх санал асуулгыг анх удаа санаачлан хэрэгжүүлв. Хөгжил бол иргэдээ сонсдог, ойлголцдог, хамтдаа шийддэг тасралтгүй үйл явц үлээ.